Бүгд найрамдах Хятад ард улсын Ленион мужийн уул уурхай барилга эрчим хүч жижиг дунд үйлдвэрүүд гэх мэтчлэн 80 гаруй байгууллага оролцож байгаа UG Expo өнөөдөр болж байна. Тухайн үзэсгэлэн 8 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд хараа хүчтэй үндэсний албаны зүүн талд болох болно. Энэхүү экспонд 3 дахь удаа Монгол зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хятад Монголын эдийн засаг хөдөлთა хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж бизнес эрхлэгчдэд шинэ найдвартай олон улсын түншлэл бий болгох ач холбогдолтой юм а. Эхний эзэнд бол яг UG Arena ингээд энд болж байгаагаар маш онцлог байна. За өмнө нь бол Michelle Expo дээр болдог байсан. За илүү ингээд төв дээр болж байгаа одоогоор Монголын одоо зам харилцааны асуудалтай байгаа тийм ээ. Дугаараар хязгаарлаж байгаа ч гэдэг юм. Иймэрхүү асуудлын үүднээс одоо яг энэ хотын төвд болж байгаагаар маш онцлогтой байна. За дээрээс нь 3 дахь удаагийн үзэсгэлэн өмнөх 2 үзэсгэлэнгээс илүү туршлагатсан, илүү тийм одоо маш зохион сайтай болж байна гэж харж байна. Дээрээс нь маш олон харилцагч компаниуд одоо нэг дор цуглаж байгаагаар их онцлог байна. Явны мужи болохоор анган гээд ган хийцэн одоо түүхий эдэг бэлддэг одоо мужтай хамгийн ойр байдаг. За тэгэхээр анганы одоо ган хийц бол хятадтай тэргүүл хийгний ган хийц байдаг. Тэгэхээр тэр түүхий эд материалаар одоо явны муж ийм ойрхон газраас татдаг учраас одоо үнийн хувьд маш өндөр өрсөлдөхүй зүйтэй гарч байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаар гол онцлог гэх юм бол манай Монгол шиг одоо хүйтний улирал ихтэй тэгээ хүйтэн цаг агаар өндөртөө ийм газар бол одоо хамгийн одоо төгс цогцсон ган хийцийг явны мужаас үйлдвэрлэдэг. Тэгэхээр үнийн хувьд хамгийн сайн, дээрээс нь ган хийцийн хувьд одоо чанартай байна гэдэг манай Монголын хэрэглэгчдэд бол маш том боломж бас гоё зах зээл байгаа гэсэн үг. Энэ жилийнх нь болохоор хамгийн анхны хэрэглэн гэж хамгийн анх удаа гэж байгаа. Энэ цэнхэр боглог бааталтай нь болохоор самар хоогоор хийсэн. Тэгээ жинхэнэ самар хоогоор хийсэн болохоор Солонгос болон Японуудаар маш өргөн дэлгэр алдартай зарагддаг байна. Монгол дээрээ ингээд дэлгүүрүүдээр нь явхад таалагдсан болохоор энийг илүү өргөн дэлгэр Монголд нийлүүлэхийг хүсэж байгаа. Дэлхийн алдартай орнууд жишээ нь ингээд Солонгос, Япон, Канада зэрэг орнуудад нийлүүлсэн ба тэгээд энэ компани 1996 оноос эхэлж одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ жил 30 дахь жил нь болж байгаа юм байна. Carrefour, E-Mart гэх зэрэг Монголын том дэлгүүрүүдээр энийг нийлүүлэн зарах хүсэлтэй байгаа гэж